Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэндээ энэхүү цаг хугацааны мэндийг хүргэе. Би хөтлөгч Ханга байна. Ингээд хүчирхийллийн эсрэг үндэсний дөө санаачлан зохион байгуулж байгаа хүндлэж суурилсан харилцаа цуврал подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт зочноор хуульч Одон Чимэг оролцож байна. Сайн байна уу та? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу өдрийн мэнд. За ингээд энэ удаагийн хоёулагийн сэдэв бол хариуцлагатай эцэг гэх гэсэн сэдэв байна. Тэгэхээр хариуцлагатай эцэг гэж хэнийг хэлэх вэ гэдэг ихний асуултаар эхлэе. За хариуцлагатай эцэг гэж юм бэ гэхээр ер нь бол хүүхэд хүмүүс ер нь бол энэ дээр нь хариуцлага гэдгийг нь ер нь бол хүмүүжүүлэх гэдэг юм тийм. За тэгээд хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нь бол зөвхөн одоо хооллох тий хувцлах бус сэтгэл зүйн дэмжлэг тий зан үйл хөдлөлөөр улирлан дуурайх. За тэгээ урам зориг өгөхийг хэлээд байгаа. Тэгээ мөн хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хайрлаж тэдний сэтгэл санаа, бие махбод өсөлт хөгжлийг дэмжихийн төлөө тасралтгүй анхаарал тавих юм. Ер нь. Гэхдээ одоо ингээд эцэг эхчүүд бол хүүхдүүдэд хайрлаж байгаа тий. Гэхдээ хайрлаж байгаагаа буруу хайрлаад байна гэсэн үг юм байна тий. Ер нь бол хувцлаал болоо, хооллол болоо гэж чигээс гадна бас нэг юм дэмжлэг юм өөр нэг бас хариуцлага гэдэг чинь өөр маягаар авах гэдэг шүү дээ. Зөвхөн хүүхдээ хооллох хувцлах биш байх гэдэг. Тэгэхээр та энийг задлаад дэлгэрэнгүй шүү хэлээд. Ер нь бол тэгээд нөгөө хүүхд бол гэр бүлийн тусгал тий. Бидний тусгал эцэгчүүд нь бидний өөрсдийн тусгал гэдэг. Тэгээд эцэг хэм бидний одоо асар амгалгач тийм маань хэлж ярьж байгаа, хийж байгаа бүхэн түүний хүмүүж шууд нөлөөлдөг. Тэгэхээр хүүхдүүдээс сайхан ирээдүй одоо ерөнхийдөө бэлгэлхийг хүсэж байгаа хэм бүхэн одоо өөрсдөөсөө эхлэн суралцах, ухамсарлах хэрэгтэй юм л да. Тэн дээрээ хандах хэрэгтэй, өөрөө хандлага өөрчлөх хэрэгтэй. Янз бүрийн буруу зан үйлдэл тэрийг зан үйлээ засах хэрэгтэй. Ер нь бол тэгэл хүнлэгэл байх хэрэгтэй гэж хэлээ. Хүүхдүүдэд хэлэх, хүмүүжүүлэх хэрэгтэй. За нөгөө хүүхдүүдийг нөгөө нэг загнахаасаа илүү те ярилцах тэгээд нөгөө бас нөгөө заахаас илүү тэг ингэхээс илүү өөрөө үлгэлэн дуурайж харуулах хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй байх юм шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ юм. Тэрэн дээр л юу н хариуцлагатай байна. Би хариуцлагатай гэхээр л нөгөө түрүүний ярьсан мөр бүтэн тэгээс татгалан байл болоо гэх тийм биш. Цаг агаарт нь ядчил нөгөө хувцлагаасаа илүү цаг агаарт нь тохируулсан хувц өмсүүлэх тэрэн дээр нь анхаарал тавих. За хүүхэд юу н тий одоо ямар нэгэн байдлаар зөөртэй байна уу гэдгийг шууд хараад мэдэх хэрэгтэй байна. Хүүхэд хүмүүс эцэгчүүд тоодоггүй тий сайн юм сүртэй тий тэгж байгаа л болъё. Тий зав харахаараа л одоо эмнэлэгт үзүүлээ. За бидний үед одоо шүдэн өвдлөө гэхэд төрхөл явцдаг байсан шүү дээ гэдэг ч юм уу. Ингээд нөгөө хүүхдэд хайрлаж анхаарал халамжтай явахгүй. Тэр хүүхдэд юу одоо тий сэтгэлд нь юу болоод байна гэдгийг өөрөөсөө анхаардаг. За өнөөдөр 2 идэхгүй хасаахгүй. Зүгээр унахаа готалтай явуулахгүй байгаа юм чинь. Болоод л юм гэж бодоод идэг байхгүй. Тэр хүүхэд ер нь бол дотгошоогоо байж идэг. Ярилцахгүй байх тусмаа хүүхэд улмал эцэг биднээс хөндөрч идэг. Яг юу болоод байгаагаа ч хэлдэггүй. Надад юу дутагтаад байгаагаа ч хэлдэггүй. Надад ийм бэрхшээл болоод ээ шүү. Надтай ярилцаач гэдгийг хүүхэд хүсээд ахад нэр чи одоо ажилтай завгүй дараа нь бол гэдэг шалтгаан тооцож хүүхд болмол цаашаа төлөх. Тэгээ яг ярилцах одоо хүүхдийн насан дээр нь ярилцахгүй орхисноор одоо яг ярилцах юм дээр хүүхдүүд ярилцдаггүй байна. Мэддэггүй юм байна. Ер нь ярилцна гэдгээ мэд хүүхдүүд чи аргагүй ч суралцчихэж одоо ингэж ярих хэрэгтэй юм байна, ингэж ээж ойлголцох хэрэгтэй юм гэдгээ мэдэхгүй учраас хариуцлага ер нь бол зөвхөн одоо хуучин бол хувцсыг өмсгөл хоолтой байсан бол одоо цаг үе өөрсдөрж чинь хүүхдүүдтэйгээ ярилцдаг цаг байна. Тэгэхээр тэр хүүхдийг хооллолд онцлох гэсэн үндсэн хариуцлага бол энэ бол зөвхөн зарчмын юм байна. Зүгээр цаашдаа бол ярилцах, за дээрэс нь өөрөө зөв хажууд нь зөв бие авч ууж үлгэрлэн дуурайх. За тэгээд хэд насны нөгөө нэг төрөлд нь ямар байдлаар ярилцах уу? За шилжилтийн насн дээр те яаж ярих уу? Бага насн дээр нь яаж ярих уу гэд ингээд ойлголцлыг ер нь хариуцлага гэдээ яриад байгаа юм байна тийм ээ. Тэгээд аав ээж хоёр хоёулаа хариуцлагатайгаар суралцаж тэрийг хүүхэд дээрээ сайн эцэг байханд бол тэгэхгүй гой хувц өмсүүлснээр л хариуцлагатай биш байгаад байх юм байна тийм ээ. Ер нь бол хариуцлагатай эцэг нь хүүхдэд хамгаалж бас дэмжиж
хайрлаж алдаа гарах үед нь бол ойлгож за нөгөө болохгүй байгаа юмд нь одоо зөв замд нь оруулж чаддаг л байх хэрэгтэй. Хариуцлагатай гэхээр бүр нэг хүмүүс чинь томоор ойлгоод байдаг. Бид нар чинь өөстэй яг баг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Биелүүлнэ. А гэхдээ бас нэг амьдралын нөгөө хүмүүс ч ярьдаг шүү дээ. Амьдралын хар ухаан гэж ярьдаг. Тэгжил хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна. За ер нь бол хариуцлагагүй эцэг эхчүүд бол яадаг вэ гэхээр одоо хүүхдүүд нөгөө мэдээж алдаа гаргадаг хүмүүс байхгүй шүү дээ. Томчууд бид нар ч гэсэн алдаа гаргадаг. Гаргасан алдаан дээр хүүхдээ амьд шууд одоо нөгөө загнаал, буруутгаад ахад бол хүүхдийн амьдрал бол ерөнхийдөө бол нэг сүүдэр үлдээж байгаа. Яа тэгэл одоо аав загинчдаг юм чи ээж загинчдаг юм чи ингээд ер нь бол хэр баг юм аа бол хэлэхгүй бахна шүү дээ. За тэгээд нөгөө итгэлгүй аав ээжтэй итгэх итгэлгүй болчдөг. За ярих юм чин загнах юм чин тэх юм чин намайг буруутгах юм чин. За тэгэхээр нөгөө айцтай хаалттай хүн болгож болчихгүй ер нь хүүхдүүдээ. Тэгэхээр аль болох хүүхдүүдээ нээлттэй байх хэрэгтэй. Одоо алдаан дээр нь гэдэг ч юм уу ямар нэгэн буруу зүйл хийсэн бол тэрийг ухааруулж ойлгуулах, ярилцах хэрэгтэй. Шууд буруутгахаасаа илүү чи буруутай, чи болохгүй байх, чи ингэхгүй яасан гэхээсээ илүүтэйгээр хүүхдээ бас ойлгож ярилцах, дараагийн хэрвээ алдаа гарах юм бол үр дагавар эрсдлийн бас амар сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Ер нь бол хариуцлага гэдэг юм маань бол арай л хүний хүнээр нь хүндэлж ярилцаж нөгөө гэр бүлийн халуун долоороо амьсгалыг бүрд энэ хүүхдийг цаашаа сайн бод хүн болгохын тулд сайн ярилцаж сэтгэл зүйд одоо энэний талаар тэгвэл эцэг эхчүүд зөвлөгөө энэс авах ёстой юм байна. Ер нь миний бодлоор ч юм уу манай үе тэнгийнхний манай дэшээ үеийн бодлоор бол нэрэл мөр бүтээ явж бид нар өөрсдөө тэгээ өдөрсөн болохоор тэрийгээ хүүхдүүдтэй хүргэх гэдэг заавал төрөний шүдний нэг жишээ авдаг шиг те ингэж болохгүй цаг хугацаа өөр нийгэм солигдож байна хүүхдүүдийн үзэл бодол солигдож байгаа учраас хариуцлага таны хувьд хариуцлага гэдэг бол хооллох за энэ бол үндсэн хэрэгцээ хооллох суралцах за аюулгүй орчинд амьдрах те даарахгүй халууцахгүй хүрэхгүй байх энэ үндсэн зарчим боловч энэ хүүхдийн сэтгэл зүй дээрээс нь ойлголц энийг ярилцаж мэдэрч алдаа гаргасан үед нь уучлж ингэж байж л хариуцлагын гэр бүл хариуцлага хүүхдийг өшөө илэн далангуу нээлттэй хүүхд болохыг зорих юм байна те. Тэгэхээр орой яг энэ Монгол гэр бүлд одоо байдаг тэр юм ерөн цөөхөн баг. Орой хоолн дээр нэг хоолоо идэл ярилцаал хоорондоо те миний хүү яасан ингээд ингэж яж алдаа гараад ингэ хил учиртай юм байна да тийм ээ. Хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Жиж нэг хариуцлага баригдах нээлттэй. Тэгээ ер нь бол яг ингээд хуульчлаад ярамдаагүй мөртлөө энэ энгийн жишгээр бол ингэж бууж байна. Тэгэхээр миний үеийн ээж аав нараа, залуу үеийн ээж аав нараа, дэш ах ихс нараа хүүхдүүдтэйгээ гол нь сайн ярилцаж, за тэр хүүхдийн сэтгэлд нь хар тул бүлдээхгүй байж, тийм ингэж гэмээр таны хариуцлагатай эцэг их болох одоо үд хаалгач нэгдэнэ. Зөвхөн би хүүхдтэй хайртайстай гэж чихэрж юмас авч өгöd байх нь биш, гоё хувцлаад явуулах биш, олон зүйлүүд нэгдэжэж хариуцлага болдог гэдгийг ойлгож лаа. Төцөө. За тэгэхэд хариуцлагатай эцэг их байхын талаар ярилцлаа. Тэгээд өнөөдрийн сэдв маань бол маш одоо надад бас их өгөөстэй сэдв байна. Би ч гэсэн бодоод одоо нэгийг бодлоо. Тэгээд энэ удаагийн дугаарт маань хүчрэл эсрэг үндэсний төвийн хуульч Одон Чимэг оролцлоо. Баярлалаа. Тэгээд айл гэр болгоны одоо хойморт нь гал голомт нь дээшээ хаасч инээдхөөр салгиж байх болтугай хариуцлагатай эцэг их байж хүүхдүүдтэйгээ сайн ярилцаарай гэж хүсье. Баярлалаа танд. За баярлалаа.